Говийн уудам талд өглөөний анхны цацраг намуухнаар гэгээ татуулан өндөр заяат ард түмэнтэй өргөн Монгол оронд шинэ өглөө айлчилж байгаа нь энэ. Дундгов аймгийн 3 сайхан сумын дэрсэн усны хормоогоор үнээр сэвэлзэн уулс уужимд сүйдэрлэн дүнсийнх нь бүх зүйл 50 мэт боловч нүүдэлчин ардын сэтгэлд нэгэн догдлол гэгэлзэн. Энэ өглөө энгийн нэг өдрийн эхлэл бишээ. Учир нь маргааш наадам эхэлнэ. Бүх монголчуудын хувьд онцгой энэ өдөр Бадмаараг охинд болон энэ айлын амьдралд ч мөн адил тун онцгой. Харин өнөөдөр тэднийд ажил оволцож, сэтгэл, хөлс, хайр, догдлол гээд бүх зүйл өчигдрөөс урд үрдийн өдрүүдээс илүүтэй цогцлоно. Удам энхэн талд удмын хэлхээ залгаж эцэг өвгдийнхөө замаар уурга сунган давхих нэгэн бий. Говийн үнжүүл шар наранд хөрс суусан нь хүрэн хамбан тэрлэгнийх нь ганцсантай тэнцүүгэлтэй энэ хөдөөний хөх уяачийг мөнгөн шагаа гэдэг. Хээрийн салхи хүлгийн зоонд зүсэйлэн хүндэршсэн тэрнийг энэ нутгийн чулуунч танина. Эдний хэдэн үеэрээ Дундгов аймгийн 3 сайхан сумын дэрсэн ус багийн гэр чулуун гэдэг газартаа нутаглаж буй. Эртлэн мурдсан мөнгөн шагаа адууга хураан айсвэ. Өчигдөр тавьсан морд хологгүй хонсон бололтой. Өнөө жил наадамд мордох хүлгүүд нь тэрнийг танина. Тэд уяан зүг өөрсдөө алхах нь сурсан дадсан зүйлээ хэлүүлэлтгүй хийчих ээгээд байгаа гэлтэй. Энэ дагаад гэдэг хангар дагаад. сон대 그래. 아. 자, 나왔죠. 소리 나가야 돼. 누가 더 뭐. 자, 아차. Мөнгөн шагаа Бадмаараг 2 энэ жилийн наадамд үүлэн бор мориндоо ихэд найдвар тавьж байгаа. Үүлэн бор моринч өмнө жилүүдэд итгэл эвдэж үзээгүй. Олон төрүү айрагтай шандаст ажнаа юмсанч. Дундгов аймгийн 3 сайхан сумын одоо энэ дэрсэн ус баг энэ утгатал одоо аав ээж ах дүү нар маань бүгд л морь ойч өссөндөө нүгэр. Энэ жил 3-4 асны морь ойч наатамтан бэлтлээ дат. За миний бор морь бол одоо хурдан л ер нь бага наснасаа л хурдан байгаа 90 саат. Да 90 саат. Миний бор морь одоо дааган цагаас л үйгдсэн. Олон сумын наатамд харигдсан да 90 бүсийн наатам 3 сумын 95 жилийн сумынхаа 100 жил одоо төрүүлсэн морьтой. Тэ энэ одоо манай энэ миний өөрөө л ундгаад байгаа нь бор морь. Би хязгаарлан байхаас нь эхэлж унсан. Тэгээд олон удаа наадамд харигддаг төрүүлсэн.
Монгор даагмаа ч гэсэн бас жилийн үед ямарс нэг харагдчих чадваа. Бас л хурдан саймар болох байх л гэж бодож байгаа та. Одоо Бадмарга гэж одоо манай ахын лунж хордлуулж байгаа да. 19 оноос хойш лунж байгаа юм. Мөр унахтаа л ойчхгүй юм боддог юм бол мөрнөөсөө ойчхгүй явахыг л боддог. Би дараа нь тэгэл аригдад төрүүлэх юм боддог. Би наадамд явахдаа даа эрэхтэй чи дунд жоохон явахдаа эмхтэй хөхөд байхгүй болохоор жоохон эвгүй санагдаад ганцаарддаг. Хатуу ойрхон байна уу? Заагаагүй нөө архан. Дэнгэрээд орсон байна. Өнөөдөр юу их? Өнөөдөр хичээлээ даас. Анмал услах. Атугаа услах, ханаа услах. Маргааш наадам эхлэх юм чи нэг шинэ шүл их удаа. Оройгийнх нь ч бас ирэх боллоо. Хагалахгүй. Говь нутгийнхан голдуу Ямааны сүүгээр ааруул хийн. Өчигдөр нэрсэн тогооны аарцыг Нямбайгч нь зүсэж тавиад наранд хатаагаад ааруул болно. Энэ ажил өнөөдөр Бадмарагт ноогджээ. Ээжээс охинд, эгчээс дүүд өвлөгдөж буй нүүдэлчин амьдралын нэгээхэн хэлхээ юм. Тэр хараа. Сангва. Чахаач. Мөнгөн шагаагийнх өнөөдөр онцгой зоог барих. Буянт малаасаа тарга твэрэгтэй нь шилж хорхог хийж тогоогоо тослох нэ. Нэгийг муулж мянгаар өснө гэж монголчуудын амнаас үеийн үед дамжсан үг бий. Мал төхөөрнө гэдэг бол амьтай бүхнийг хайрлаж, тэрний буянд талархан залбирч чаддаг монгол хүний дотоод хүндлэл юм. Саахал тайлын адуучин залуу хос хоёр морио ижил сүүлэн унан ирж явна. Мөнгөн шагаагаас морины уяа сойлго тааруулахыг суралцж яваа сурлага сайтай шавна гин. Наадмын нэвтрүүлэг бэлтгэж байгаа сургаар сонирхохоор ирж байгаа нь энэ уулалтай. Наадмын тухай дуулсан хэн бүхэн сониучрхан харцгаадаг нь говь нутгийнхны хөдөөнийхний аран шин. Тал нутгийнхан ингэж биесээ таньж, хэн ирж, хэнийд очсныг нүд анивчхаар мэддэг нь нүүдэлчдийн амьд холбоо юм. Мөнгөн шагаа наадмын гоёлоо бэлтгэн. Адуучин хүний хувьд хамгийн том гангараа нь хүлэг морь байдаг. Тэрний хүрэн халзан морж нүд булаам сайхан хүлэг юм. Бадмараг охинч аав хаан явна тэндэл байх юм. Аргамах сайхан хүлгээ унаж, адуун сүргээ тууж явхад адуучин хүний дээдийн жаргал.
Би 4 настайгаас эхэлж нэмэр унцарсан. Унцарчаа тэгээд 6 настайгаас эхэлж наадамд орсон. Тэгээд би анх унахтаа айргийн тавтараа тэгээд дахиж унмаар санагдсан. Тэгэл би моринд хайрталсан да. Нар голлон түүнжээ. Говьд ялангуяа Дундгов аймагт гол задгай ус тун ховор. Тиймдээч энэ нутгийнхан худгаас ундаалдаг. Ховоо татах бүрт агтны амьсгал гүнзэг ирч, гавшгаа уяачийн гар ус морь хоёрыг холбох нь Монголын бас нэгэн амар амгалан. Говийн ургамал тачир хэрнээ шимтээ. Таан, хүмүүл, хялганаар шимэлсэн малын маханд байгалийн төгөлдөр амт шингэсэн байдаг. Өглөө эртлэн боссон бадмаарагт түр амс хийж дуг хийх цаг зав үд хэрдэл хааныг гарна. Өглөөнөөс хойш борив бохис хийлгүй аавыгаа даган гүйсэн тэр аг таан амтагдсан шин шүлний амт говийн шар нар талын бүлээн салхинд цохиулж ээдээ янз. Сайлын цаг болжээ. Хөдөөний ажил ер нь мундахгүй. Хөгшин залуу хэнийг ч энийх ажил тойрохгүй. Халуун зүүн хар цайтай байна гэдэг малчин түмний хувьд цээртэй. Цаг. Наалга бүр ингээд хараа. Аанаас хаадаг байна. Цайвар шартоос шингэрэн үнээртэн. Холбоотой ямааны амьсгал намжин хөвхнө цөөнгүй удаа гар дамжсан гарамгай хөдөлгөөнд айжим дассан янзыг илтгэх шиг. Ямаас аацсан. Аянда саасаар яж байгаа сарсан. Кайна. Та. За энэ жил цаг сайхан болоод ямаа мадаас саагаал ер нь дайггүй сайхан байна уу? Аав нарыг. Хоёул ямаас албаа. Хой. 50 минут. Өнөөдөр мөнгөн шагаагийнд зочид ирнэ. Айл саахалтынхан ах дүүс төрөл төрөст нь тэдний уяан дээр буув. Харин мөнгөн шагаа хүндтгэлийн зоогоо бэлдээд тун завгүй. Галын дүлэнд улайссан чулуу гялалзаж нүүдэлчин ардын хамгийн хүндтэй зоог хорхог хийх ажил эд үргэлжилж байна.
Наадам хаяанд ирсэн тул эднийд цугласан улс мориных нь уяа сойлох таарсан эсхийг шинжиж үүлэн бор мориных нь өмнөх амжилтуудыг багтан ярилцаж ирж байгаа жилийн наадмын өнгийг дор бүрнээ тунгаацгаана. Элдв амтлагчгүй хатлаа хамгийн гүн амттай энэ хоол малчин түмний бас нэгэн гайхамшигт соёл. Энэ бол зүгээр нэг бүхэл мах биш. Нүүдэлчин ардын хоолны соёл, ур ухаан, айл гэрийн зол жаргалын илэрхийлэл. За маха одоо хош явуулаад харуулчих. За хадаач. Даан. За хадаач. Даамаа утсан. За, мөр хурдан байна. Хурдан байна. Яа вэ? Мөр хурдан байна. Хурдан. Жилчтэй цаг сайхан болохоор мөрдөх гайгүй байх шиг байна шүү дээ. Тийм ба, цаг сайхан бол мөрд. Тамиртай. Сайхан байна. Наадам дэлтгэл хангацсан аа явахгүй л. За, хангацсан. Дэлтгэл хангацсан одоо байл. Мөрдөхөд байлан болцтой. За мар тояа. Мар тояа. Холмор анжил ояа. За жол идэлж байцсан жил байна. За. Жилчүүд наадам хаа сайгүй л болчих биш байна дөө. Аяж яана л. За наадам гарч байна. За алтан шираагаад одоо битээр ихэр юм байгаа. Усан сомдын наадамд хамт явуулж наадам лээрсэн. Одоо дундгойн дэрэн сомонд очиж өйстэй албаны наадамд очиж. Одоо манай батлагэр ах гавсан ах байдгийг. Тэр бидэд очиод 3 дааг дараалан гараа 4 дааг харуулж илвэлээ. Буянтын бол сумын тахилгатай болон түрүү хамаа зүгээр орж илээ. Нэг наадмаас уйлаа очил түрүү хамаа зөө хайргууд дараалан гараа мөр орногдчих юм шиг. Тэгэхээр сайхан байд. Тэ аврахын хөвцөө яа. Күлэхэд унаар сэргэдэг гүрийн өвшил баруудан гүйцэд төрүүлсэн шилийн хурдан хөлгүүдээ энэ дээр цам тууж үйдгиймгэнлээ өвлөө цайсан хөлгүүд нь шилийн хурдан баруудаа Үйлэн шаргалгойлоос цолроод ирсимгэнлээ Төндөр шилийн ажнаа хурдны гайхмар гинэ Гүлгээд унаар сэргэдэг гүрийн өвшил баруудаа Гүйцэд төрүүлсэн шилийн хурдан хөлгүүдээ Мөнгөн шагаа ихэр ажээ. Тэрний ихрийг алтан шагаа гэдэг. Бас л уяач. Тэд хамтдаа морь уралдуулж, оролцсон наадамд нь тэдний уралдуулсан морьд хоёулаа түрүү аман хүзүүгэнд хүртэж байсан ховорхон золтой явдалтай.
Морины хөл савна гэдэг чинь минь их учиртай шүү дээ. Биеийн задарт гоё биеийн тавьж өгдөг. За юм. Тийм учиртай. Одоо тэгээд мараслида. За март наавна. Үд нэгэнд хивээжээ. Үүлэн бормоор унаач бадмаараг, уяач мөнгөн шагаа гуравт одоо ганцхан ажил үлдсэн. Нэг ёсондоо тэдний эрх наадмын эцсийн бэлтгэл. Салхи сэвэлзэж, дарцаг дэрвэлзэн. Үүлэн бормоор үрдийн танил бадмааргийн дасалуулсан гарын аясаар амгай даган хөдөлж, суур уяаны зэлнээс гин гон цэл аялгуу тал нутгийн нам хүмийг хаажмаар сэтэл. За. Өдөрчөө нөгөө юм. Өдөрчөө л байна. Яваад ойлоо зараагийн гол орчоод. Эргээд ирэхэд сайхан ирэх хаа. Миний одоо наадамд мордохтаа миний яаж явах юм ч ойлоо. Жалаагийн сайхан дараа төзөр дээр ормоор юм бол мэдчих шүү дээ тий. Сайхан дарж явж байгаа төзөр дээр нь хөдлөх. Олон жил оролдож байгаа юм чинь. Амар бид гаравч нэгээс нэг баг. Тэнхэд хүлээг амдшигвэ тэнгэрийн доор осоо төрсөн юм арван намын түрүүавар алтан тураа Тэд өглөө ярьсанчлан одоо хөнгөн цагуулж үүлэн бор морины хөлсийг авлаа. Уяач, унаач, морь гурвын эрдэм чадал хэрхэн цогцолсныг харахад тун баг хугацаа үлдсэн тул ил гарахгүй ч ихэд догдлон буйн харцнаас нь анзаарагд. За сайхан гарсан маань, сайхан өдөрсөн маань мармарна. Гоё болчоо. За чи дурвэ. Мармар дурвэ. Бүтэн жилийн хөдөлмөр одоо эл маргааш харанда сайхан болжээ мармар. Олсон. За энэ уран сайхны 100 жилийн мармарны медалууд байна. Энэ 100 жил төрүүлсэн энэ уран сайхан сумын 22 онд төрүүлчихсэн юм да. Энэ өндөр шилийн төмөн адуу бүсийн наадам. Энэ дэрэнгийн бүсийн наадам медал байна. Энэ бас нэг алтан гац. Энэ дондоо олжитд болчихсон. Нэргүй үйдэг хүний мялалга наадам байна. За энэ бас өндөр шил. Энэ уран сайханд 21 онд юм амууд зүтжсэн юм. Талууд байна. Энэ миний бар морины анжлын оны шилдэг мороор тодорсон. 100 жил төрүүлсэн. Тэгээ оны шилдэг мор болж. Энэ цамаар цам гэсэн. Энэ миний нэг загал одоо энэ хшин цагаан азраг байт. Тэрний төлөө одоо бар морт эцэг нөхдөд нэг азраг Монгол улсын мандаач Батчулангой төгсөө. Тэрний төл нэг загал даах. Хортон байсан тэрний медал.
3 сайханда амаа үзүүдэд дундуугийн цагаан дэлгэрт амаа үзүүдэд за тэгээ бага наадмуудаар олон ариг дэвтэрүүлсэн юм аа. Тааганда. Одоогоор уягдаагүй байгаа хацар болчихсон. Дандаа л өөрөө явнагаа одоо ер нь гаднаас ер нь одоо нэг аваад яваа. Би өөрийнхөө явнагаа дугаарлал оролдож. Ийм амжилтыг л гаргасан. Би наадмын урд өдөр ингээд унтчихтаа ариг дэвтэрүүлж ийн гэж бод зөдөлдөг. Тэнэсэн дөрвөн туурайна зэрэгцээр дөгийн гоо заадруулсан хүүмэр хоёроо маргааш бор мөрмнээ хоёлаа наадамд орно шүү. Тэгээд хоёлаа ариг төрөөгөө аваад тэгээд хамтдаа л явна шүү дээ. Наадам борно. Заадруулсан хүүмэр хоёроо заадруулсан хүүмэр хоёроо Нарлаг шаргал говьд нар буужээ. Алтран туяарах говь талд анир чимээгүй ноёлно. Мөнгөн шагаагийн гэргий цэрэн долгор хань өр хоёрын хоон наадмын гоёлыг зэхэж байна. Хаахан дээл малгай. Хөндөнд дээл. Өнгөн яаж байна нөө таалагдчихэж байна уу? айгүй. Ямар урд тормон өнөг та хой тормон хонор татаа тормон тас эзэн мөн хэрэг. Миний одоо маргааш мөрөө сайхан унаад гой зөв уралдаа шүү заа. ОМЧ нах хичнэр бүгдээрээ моронч. Аавд надад сургаж байсан тэгж морон зөв нь хамгийн чухал гэж сургаж байсан. Миний одоо гол найрагдаж төрүүлэх нь гол чухал биш. Морон хайрлж, морон гоё. Зөв унах л чухал байдаг юм. Сайн уралдаа шүү миний маргааш. Гэрийн хаяагаар салхи сэвэлзэж говь нутаг нам гүмхэн. Гэвч энэ нам гүмийн цаана наадмын өглөөг чимээгүй хүлээх Монгол нүүдэлчдийн зүрхнүүдийн төрлөг цохилж буй. Үүлэн борон минь үйлс мэт нисэн хурдлан гэж бодохоор Бадмааргийн зүрхэнд салхи эцэгрэх шиг догдлол дүүрч нойр нь хулжижээ. Мянган жил үргэлжилсэн Монгол соёлын хэлхээ маргаашаар дуусахгүй мөнхөд үргэлжилнэ. Маргааш наадам эхэлнэ.